Сайн байна уу? За зүрх зүгүүд цэжлээд солонгослын мэдлэгийн улам сайн дэвшүүлээрэй. За эхний үг нь 울며 겨우자 먹기. 울다, үлэх тийм ээ. Уйлаад одоо нэг хоолнд хийдэг гिच байдаг шүү дээ. Тэрнийх нь навчийг идэх гэж. Дургуй зүйлээ идэх. Уйлангаа дургуй зүйлээ идэх гэдэг маань зөв харж инээгээд буруу харж уйлах гэдэг одоо монгол хэлний зүрх зүгтээ тохиорч ийн гэсэн үг. Үлдаа дээр мё гэдэг нь болохоор бөгөөд гэсэн дүрэн баггүй юу? Тэгээд уйлаад навч идэх гэсэн л утгатай. За хоёр дахь нь 친구 따라 강남 간다. 친구 따라 강남 간다. найзыгаа дагаад 강남 руу явна. За ямар ч хэрэггүй одоо зүгээр л ингэж дагаа явчих чинь гэсэн үг байхгүй. Тэгэхээр галууг дуурайж хэрээ хөлөө хөлдөв гэсэн утгатай. Зүгээр л учрыг ойлгоогүй гэж дагаж хийх ч юм уу нэг тиймэрхүү юм дээр бас хэлж болно. 케미새끼 한 마리 얼씬하지 않는다. За кеми гэдэг чинь шоргоолж гэсэн үг тийм. Тэгэхээр энэ үгүүд ингэж унших сонсохын хийсэн дэр маш их гарч ирж шүү. За нэг шоргоолж гэж юм тийм ээ. Шоргоолжны зулцаг гэсэн үг байхгүй. Сэкки гэхээр зулцаг. Одоо хүүхэд нь гэсэн үг нь зулцгана гэсэн үг. За олшин хадаг зэжилж аваараа энэ болохоор нөгөө нэг нүдэнд үзэгдэх харагдах гэсэн үг байхгүй. Тэгээд жи амнанда авчих юм бол нүдэнд үзэгдэхгүй. За ялангуяа ингээ яриан дээр олшин ха지 마라. 얼씬도 하지 마라 гэж хэлээд байдаг тийм. Тэгээд тэрэн дээр болохоор ингээд битгий нүдэнд үзэгдээд энэ дээр гэсэн үг байхгүй. Битгий харагдаад байх гэсэн. Нэг ч шоргоолж харагдахгүй байна, үзэгдэхгүй байна. Ил хөл байна гэсэн утгатай. 장대로 하늘 재기. 장대로 하늘 재기. За чандэ гэдэг нь саваа бахан тийм ээ. Тэгээд 하늘 гэдэг нь болохоор тэнгэр, 재다 гэвэл хэмжих. Тэгэхээр саваагаар тэнгэр хэмжих. Савааг нөхөн саранд туцах ч юм уу. Тиймэрхүү утгатай. Зүгээр л хэрэгцээгүй юм хийх гэсэн утгатай. Тийм. За 눈을 감아주다. 감다 чи аних гэсэн үг шүү дээ. Гэхдээ энэ олон утгатай шүү. Жишээ нь 머리를 감다 гэвэл үсээ угаах тийм ээ. 눈을 감다 гэвэл бас нас урах нүд аних гэсэн утгаар орж ирдэг тийм. Гэхдээ нүд аних гэж шууд утгаараа ч бас орж ирнэ. 한 번만 눈 감아주면 안 될까요? гэж хэлэх юм бол нэг удаа ингээд нүд анаад өнгөрүүлчих болохгүй юу гэсэн утгатай байхгүй. 한 번만 눈 감아주세요 гэдэг ч юм тэгж гуйж бас болно тийм. За дараах нь 실패가 오히려 약이 된다. 실패가 오히려 약이 된다. 자 бүтлгүүтэл нь эсэргээрээ им болдог. За энэ бол шууд утгаараа зүгээр л алдаа бол амжилт болж болно л гэсэн үг. 실패가 오히려 약이 된다. Тэгэхээр нөгөө ийм бүтлгүүтэл амжилттай холбоотой зохиомжлог биччихвэл иймэрхүү юм оруулбал сайн шүү. За 귀엽게 키운 자식의 효자 없다. 귀엽게 키우다 гэвэл хөөрдөж, хайрлаж, бөөцөл өмсгөх гэсэн үг байхгүй юу? Бас иббоман хада гэж бас ярьдаг тийм ээ. Тэн дээр болохоор бас дэндүү эрхлүүлж өсгөхийг иббоман хада гэж бас ярьж байна. За тэгээд 키우다 гэдэг үгнээр 키운 гэх юм бол өсгсөн гэж хэлж дээ. 자식 гэхээр өөр хөвгөд 효자 гэвэл ачлалт хүү гэсэн үг. 효자. Ачлалт охины болохоор 효녀 гэж хэлдэг. Ачлалт сэтгэл, ач хариулах сэтгэлийн болохоор 효심 гэж хэлдэг шүү. Тэгэхээр тэр хэцгийг хэрэглүүлээд өсгөөд байгаа хүүхд бол ач хариулахаа мэддэг л гэсэн үг. Тий. Хүүхдээ хэцгийг хэрэглүүлвэл ач хариулах мэдэхгүй л гэсэн үг. 돈은 앉아서 주고 서서 받는다. За мөнгийг суугаад өгөөд босож авдаг. Өгөх хүн нь гидэж авах хүн нь бүхин гэсэн утгатай монгол хэлний. Ер нь суугаад өгөөд босож авдаг л гэсэн. Шууд утгаараа л хэлж. За 오지도 가지도 못한다. Ингэх юм бол ирчиж явж чадахгүй шууд бас л шууд ингээд утгаар нь ойлгож байна. Ер нь бол ингээд наашаачгүй цаашаачгүй хацсан шалганд орох дээр хэл. За 핀 수레가 더 요란하다. За энэ өмнө гарч ирсэн те хоосон тэрэг илүү чимээтэй. За бас нэг үг заагаад өгье. Күсэнгиттэй нагийн унда. За тэрийг бол бүр их хэрэгэлдэг тийм ээ. Зовсны эцэс жаргана. Тэгэхээр та бүхэн маань ингээд маш их олон цагаар хичээл хийж байгаа бол 60 өдөр ирнэ шүү. Нэг л өдөр 5 6 авна шүү. Хичээж байгаа хүнд бол тэгэхээр тэнцэх боломж их байдаг тийм ээ. Бас нэг хэрэгтэй үг зааж өгөхөд нөрөөг нь пэшн хажи амнандаа гэж бас ярьдаг байхгүй юу. Тэр болохоор хичээл зүтгэл бол хизээч эзнээсээ урахгүй. Хичээж байгаа хүн бол 결과를 얻을 수 있는 것이다. ямар нэгэн дүнг олж авч чаддаг. За баярлалаа. 수고하셨어요. дараагийн хичээлүүд дээр хэл зүг. За тэгээд олон утгатай үг. За тэгээд салуу утгатай үгүүдийг үздэцгээе. Баяртай.